За зарим шатхуун түгээх станцад АИ-92 шатхуун авах гэсэн жолооч нарын урт дараалал үүсэж байгаа. Тэгвэл холбогдох албаныхан болон сайд нь шатхууны нийлүүлэлт хэвэн байгааг онцлоод байна. Харин жолооч нар автомашиныхаа шатхууны банкыг дүүргэх гэж авч байгаа нь шатхуун хадгалах савны нөөц хурдан тусаж түгээл цаг тухайд нь хүрч чадахгүй хүргэсэн гэж тайлбарлаж байгаамаа. Эдийн засгийн сэтгүүлч уянга дэлгэрүүлнэ. Та бүхэнд энэ удаагийн эдийн засгийн булангаараа шатхууны импорт, тэр дундаа шатхууны хомсдол үнэхээр үүснэ үгүй юу гэдэг мэдээллийг хүрэхээр бэлтгэсэн. Ерөнхийдөө манай улсын хувьд бол шатхууныг 100% бол импортоор авдаг. 96% нь бол Оросын улбанаас 4% нь бид бүгд найрамдах хятад ард улсаас авдаг. Тэгвэл албаны хүмүүсийн хийж байгаагаар бол бас одоо яг энэ Оросоос авж байгаа импортын шатхууны цаадах ангарсгийн үйлдвэрт бол засвар хийж байгаа. Мөн дээрэс нь нийлүүлэлттэй холбоотой зарим нэг саатлууд гарч ирэх ийм эрсдэл байгаа учраас хятадаас авж байгаа бас энэ импортыг нэмэгдүүлэх чиглэлд бол анхаарал ажиллаж байгаа гэдгийг бол мэдэгдээд байна. Тэгвэл яг өнөөдөр бол үүсэж байгаа нөхцөл байдлын хувьд юу болоод байна вэ гэхээр иргэдийн хувьд бол шатхуун хомсдох гэдэг мэдээлэлд хит автаад шатхуун түгээх станцуудад бол урт ойрчир үүссэн. Тэгээд нэгэнд урт дараалалд удаан цаг хугацаа зарцуулаад зогссон учраас шатхууныхаа банкыг бол дүүргэн гэдгээ жолооч нар хэлж байна. Өнөөдөр өглөөл явлаа. 8 цагаас хойш яваад энэ жил үрчлээ. Бусад шатхуун түгээгчид юу гэсэн тайлбар өгч байна? Шатхуун байхгүй. Дууссан байгаа гэсэн л тайлбарж өгнө лээ. Одоо та шатхуун авбал хэрэг хэмжээгээр авна гэж бодож төлөвлөж байна. Одоо банкаа дүүргэл гэж бодож байна. Яагаад? Дахиад ингэж очихлмор байна. Ер нь банкаа дүүргэх юм л гэсэн бодлоо шүү дээ. Нэгэнд одоо ингээл 2-3 цаг очирсан дэр. Өгж байгаагаар нь л авъя гэж бодож шүү дээ. Дүүргэндээ. Тэгээ газ л олцсон дээр нь оочрлж байгаа л дүүргэж аваад. Тэгээ дараа нь 14 хоногийн дараагаас гайгүй болох байлгүй. Тэ? Дүүргэндээ. Дүүргэнэ яагаад? Яхад олдохгүй. Өчтөр өөрөө авах гээд олдоогүй. Сайн нарийн ихэд өгсөд олдоогүй. Хэр удаа очирлж авав? Хэрэг хэмжээгээр авав? 2 цаг 30 минут л очирлж авлаа штэ. Гэхдээ тэгээд яг одоо бусдад хүртээмжтэй гэл 50 мянга л хийлээ. Одоо байгаа банкныхаа хэмжээгээр л авна да. Банкнд хэд болох нь тэр хэмжээгээр л авах та. Тэгвэл яг энэ жолооч нарын хэлж байгаа энэ асуудлаас үүдээд, энэ тайлбараас үүдээд зарим нэг шатхуун түгээх станцуудад бол урт ойчир дараалал үүсээд, зарим нэгд нь бол шатхуун огт өгөх боломжгүй. Тэр дундаа АИ-92 төрлийн шатхууныг өгөх боломжгүй төрсэн гэдгийг албаныхан тайлбарлаж байна. Ер нь бол яг аж үйлдвэр эрс байлгийн яамнаас мэдээлж байгаагаар яг одоогийн байдлаар АИ-92 шатхууны мэдээллийг харвал нийтдээ 21408 тонны ийм нөөц бол байна. Ингээд манай улсын хувьд яг хоногтоо АИ-92 төрлийн шатхууныг энгийн үед бол 2000 тонныг бол хэрэгэлдэг. Тэгвэл яг энэ дүн нь болохоор ойролцоогоор 11 хоногийн нөөц байгаа. Нэгсэндээ 11 хоногтоо бол ямар нэгэн байдлаар энэ төрлийн шатхууны хомсдол үүсэхгүй гэдгийг салбарын яамнаас мэдээлсэн. Гэхдээ иргэдийн хувьд бол яг энэ шатхуунгүй болчих вэ гэсэн энэ айдсаас үүдэлтэйгээр зарим нэг шатхуун түгээх станцууд хэд урт дараалал үүсээд зарим нэг нь бол өдөртөө татаж авдаг тухайн шатхуун нь хэдхэн цагийн дотор дуусаад эргээд дараагийн өдрийн нийлүүлэлт нь бол түгээлт нь ирж амжихгүй ингээд шатхуун олохгүй ийм нөхцөл төрж байна гэдгийг албаны хүн хэлж байна. Зохиомл ийм хомсдлын ийм бэрхшээлтэй нүүр тулгараад байгаа. Ер нь бол эрдийн үед Улаанбаатар хот маань өдөртөө 950-аас 1200 тонн шатхуун хэрэгэлдэг. Одоогийн байдлаар бол бид нэр өдөрт 1800 тонныг нийлүүлээд ерөөсөө энэ очирдлалт дугаарлалт бол ерөөсөө татрахгүй юм байдалтай байгаад байгаа. Нэгэнт ингээд манай салбарч энэ тэнд ингээд тасраад эхэлчихвэл нэг дууссан газар нь эхний машин зэниглээ явж атал энд үйлчлүүлэх ёстой байсан автомашинууд дараагийн газар дээр очиод очрлоо зогсчдаг. Ингээд дуусаад араас нь зэниглээл ингээд тойрдог. Дээрээс нь галын аюултай автомашин хотын төвөр 10 цагаас хойш тээвэрлэх маршруттай байдаг ч гэдэг юм. Маш олон техникийн хүчин зүйлсүүд байгаа. Энэ бүхнээс шалтгаалаад хотын төв хамгийн дөрөнд дуусдаг. Өглөө шөнө автомашин зэниглэхэд өглөө очрлол дуусчдаг. Оройн 10 цагаас хойш үрж ирж зэниглэх ёстой. Тэр болтол бүтээгдэхүүнгүй байна. Тэгэнгүүт хотын төв дууссан байна. Дараагийн штэс дээр очир дараалал үүснэ гэл. Улаанбаатар шунхлаа штэс 30 салбарын хувьд бол өдөр бүр захиалга
захиалгын дагуу орлогоо хүлээж аваад хэрэглэгч нарт шатхуун хийс сарах хэмжээ хүртэл нь бол бид нар өнөөдөр хэрэглэгч нарт хэвээ олгож байна. Хэвээ өдрүүдэд болохоор хэрэглэгч нар маань өнөөдөр 50,000-аас 150,000 төгрөгийн хооронд авдаг болсон бол одоогоор болохоор хэрэглэгч бүр банкад дүүргэж байгаа болохоор нөгөө бусад өдрүүдийг бодвол айгүй амархан дата авалт маань өнөөдөр дороо ирээд дуусаад байна. Хүчин чадлаа дийлэхгүй айгүй их ачаалттай байна. Нэг ингээд энэ хангамжийн системд доголдохоор зохицуулахад нэлээд төвөгт болчихдог. Улаанбаатар нэлээд хүнд байдалд ороод ирэхээр орон нутаг руу бас нийлүүлэлтийн зарим хэсэг нь бол Улаанбаатарт зарцуулагдаж байгаа тийм асуудал байна. Энэ төрлийн ийм асуудал үүсгэхгүй тулд за шатхууны одоо нөөцөлдөг савыг бол нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллана гэдгийг салбарын сайд бас онцлон хэлсэн юм а. 3-аас 6 сарын хугацааны нөөц одоо бүрдүүлэх юм зорилготой. За энэний одоо 1 сарынх нь одоо нөөцийг нэмэгдүүлэх хэмжээнд эрхчил бол нөөц агуулгын саваа одоо барья. Энэ дээр нэг зорилготой шийдээд бодиттой алхам хийя гэдэг ийм одоо шийдвэрийг одоо ажил авснаас хойш ярьж байгаа. За тэгээд эх оны төсөв дээр энэ асуудал одоо тусгалтаад эргэжиж эхлээд явах нь. Энэ мэтчлэнгээр А92 төрлийн шатхууны нийлүүлэлт хэвийн за ямар нэгэн байдлаар бол тасалдал үүсээгүй гэдгийг албаныхан онцлон тодтогон хэлж байгаа юм а. Мэдээллийг та бүхэн түргэлээ. За эдийн засгийн болонгийн төгсгөл сонирхолтой статистикийг хүргэж байна.